За юу яцхан манайхаа ингээд та бүхний маань хүсэн хүлээсэн том амтын маань парт 2 бэлэн боллоо. Парт 1-ийг үзээгүй хүмүүс нь манай сувг руу ороод лайк болон саба дараад үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Энэ удаагийн ангимын эхлэхдээ Миху аавтайгаа ярилцж байх бөгөөд нөхрөө том харах байж магадгүй гэж сэжиглэнэ. Учир нь дөрвөн хүү өгсөн. Бас зөвхөн том харахын мэдих нэрсийг мэдэж байсан. Тэгээд зогсохгүй бүх өрөө дарцсан. Хамгийн гол нь энэ бүхнийг шорон дотроос хийсэн болохоор Миху түнд эргэлзэж эхэлнэ. Мэдээж нүднийхээ өмнө ийм зүйл болоод байхаар хинч байсан эргэлзэх нь гарцаагүй. Дүрс солигдож шоронгийн ээлж нэгэ өглөө эхэлнэ. Гэхдээ энэ өдөр их чухал өдөр билээ. Гүчөө эмнэлгээс эмчнэр ирж хориглолтын эрүүл мэндийг шалгах юм. Хорих газар руу явж байхдаа Миху 50 байж чадахгүй хотын даргын хийсэн үгийг л бодсоор байв. Ингээд эмнэлгийн ажилчид ирж харгалзагч том амтад түүний эхнэр ирсэн талаар мэдээд болгов. Том амт ч усанд орж биеэ бэлдээд амхандаа л гангалаад байгаа бололтой. Бүр VIP-гийн 3 саад болж магадгүй гээд тэр гурыг нэг өрөөнд хийгээд цожилдог. Тэгтэл харгалзагч ирээд бүдүүн эмчийн эхнэрч бас ирсэн гэж хэлдэг. Манай том амт чинь бас сайхан сэтгэлтэй юм болохоор бүдүүнээ суулж эхнэртэй нь уулзуул гэж тушаал болгов. Жерри очоод бүдүүнээд эхнэр чи ирсэн. Биеэ бэлтэд гараад ир гэж хэлэхэд энэ хоёр нь уурлаад чи том харахтай хувилдсан юм уу? Тэр яагаад чамд ингэ сайхан хандаад байгаа юм гэхэд бүдүүнээ та хоёр ойлгохгүй байна уу? Бид гурвыг хооронд нь хагаралдуулах гээд ингэж байна гэв. Ямар ч байсан маргалдаж эцэст нь эхнэртэйгээ уулзаад гадаах ертөнцийн талаар яг юу болоод байгааг мэдхээр болдог. Хориглоод гаднаас орж ирээд Миху карснаа эцэгтэй сайн байна уу гэж мэдлээд бүр биг гэж ойрлоод Михуг мань бүр байдалд оруулна. Харгалзагч хүртэл түн дээр ирснэ. Түрүүн таниагүй дуучлаарай. Та одоо надтай хамт яваад нөхөртөөгөө уулзах уу гэсэн чинь захирлан түүнийг хурдан явж үз. Чи энд байхгүй байсан дээр бололтой гэд Михуг явахыг нь зөвшөөрдөг. Ингээд Миху харгалзагчийг дагаж харанхуй коридороор явсаар VIP өрөөнд орж нөхөртөөгөө уулзав. Хаалгаараа яваад орсон чинь нөгөө шоронд байгаа хүн чинь өөрөөс нь бараг тансаг байж байдаг юм. Энийг хараад Миху уурлаж түүнээс чи үнэхээр том арах юм уу гэж асуухад том амт өрөөнд битүү камер дуу хораагоор байсан болохоор Михуг аваад гадагшаа гараад ярилцах болно. Ингээд пак дарга сонсож чадахгүй болохоор том амт Михудаа бүх үннээ болсон явдлаа тайлбарлана. Хотын даргаас нэрсийг авсны дараа хачин юм болж эхэлсэн. Түүний хин нэгэн боож ухаан алдуулаад сэрээд кармагаа үзтэл таарат хүзэр байсан. Тэрэн дээр жинхэнэ нэрсийг бичсэн байх бөгөөд бас тэр таарат хүзрийн утга нь шинэ эхлэл өнгөлн далдалт гэсэн утгатай байж. Ингээд манай хүү жинхэнэ том аргатай холбогдож чаджээ. Үүнээс ч том арга пак чанхуу руу таарат хүзэр явуулж дараагийн нүүдлээ хэлж өгдөг болсон юм. Бүр дэлгэрэнгүй тайлбарлавал том арга пак чанхууд тусалж хуурамч том харах болгох зорилготой юм. Чанхууд чүмнийг ашиглаж гүн жийхүүн захирал болон түүний 3 сугны үсийг замаасаа зайлуулад эцэст нь том харахыг өөрийг нь барьж авах зорилгоор түүнтэй хамтарч ажиллаж байгаа юм. За ямар ч байсан Михудаа бүх үннээ хэлж сэтгэл санааг нэг амраах шив. Миху буцаж ажилдаа ороод хориглолтод вакцин тарьж цусны шинжилгээ авч байв. Гэхдээ нэгээс ижигтэй хориглолтын цусыг 2 англиад байх болно. Харин нөгөө талд энэ бүдүү эмч эхнэртэйгээ уулзж байх бөгөөд энэ бол ер нь эхнэрээ зоддог мэдрэл муутай гар юм байлээ шүү дээ. Эхнэр нь түнд алуулахаас айгаад салж чаддгүй юм шиг байгаа юм. Хориглолт хоолнд орж байтал гаднаас том амт ороод ирэв. Бүгд л түүнийг хүндлээд шууд зай тавьж өгдөг. Үүнийг харсан энэ эмч сүлжлэгчнэр бүгд гайхдаг. Манай том амт ч бас тэгж байгаад хүл залуу юм аа. Эхнэртээр муухай хайрцдаг сүлжлэгчдэр очиод Жан хийж юм биздээ. Жангис сүх гэдэг нэртэй байсан. Нэрээ сольж байсан биздээ гэд нууцыг нь хилээ тайна. Дараа нь ахлах сүлжлэгчдэр очиод сайн уу гинсүг нөхөр чинь чонжуу хорих ангид автослын хэрэгээр хоригдож байгаа биздээ. Манай Миху тусаж дэмжээрэй. Адилхан нөхцөл байдалд байгаа юм байж гээл пал хийдэл хилээ тайна. Ер нь бол үгний цаана үг хийж байгаа юм. Би бол том харах шүү. Бүгдийг биднэ. Михугаар оролдоод үзээрэй л гэж байгаа юм. Үйл ажиллагаа дуусны дараа Миху санамсаргүй байдлаар бүдүүнийгийн эхнэрийн хүзүүг хараад хүчирхийлэлд өртдөг гэдгийг мэдэж авна. Миху түн туслахыг хүсдэг боловч тэр хэн нэгнээс тусламж авахаас татгалздаг. Эмнэлгийн ажилчид харих гээд явж байтал гүнжихүүн захирлын эхнэр босч ирээд хідүүлээ өргөжлүүлээд цаашаавж үдслийг хийгийдэг. Миху юу гэж идэртэй хамт явах уу? Ажилтаа юм болохоор ажил руугаа явна. Дүр солигдож хотын дарга гүнжихүүн захирал хоёр клээ буудлах хийж байв. Хотын дарга нэлээд сайн юм байна. Харин гүнжихүүн захирал бүр ондгүй шүү. Сүүлдээ уурлаад намайг дохихоор тавгаа шидэж ногшнуудаа гэд орилж байсан чи настан хурч ирээд гүнжихүүн захирлыг нэлээд зэмлэж байгаад хотын даргатай ярилцахаар болдог. Мэдээж үүнд нь гүнжихүүн захирал нэлээд уурлана. Миху ажлынхаа урд явж байсан чи түүнөр нөгөө сопрофессорын судалгааны ажил хаана байгааг мэдж байгаа эмэгтэй залгаж надад мөнгө өгвөл хаана байгааг хэлье гэдэг. Гэвч хин нэг араас нь ирээд түүний байшин дээрээс түлхээд алчав. Миху жавтайгаа ярилцаад нэлээд бодож байгаад нөгөө материал хүзээний зүйлтэнд байгаа гэсэн.
Тэр хүзүүний зүйлд захирлынхаар хүзүүний зүйл байж магадгүй гэж бодоод үдшилэг болж байгаа газар руу очиод захиралтайгаа маргалдаж зүйлтийг нь үзсэн чинь дотор нь юу ч байдаг юм. Тэгтэл нойл дотор бас нэгэн хүн тэр хоёрын яриаг сонссон болж таарав. Дөрөв солигдож Томод том арахад захиа үлдээх болно. Нөгөө VIP-ийн гурыг эмчийн батлан даалтанд битгий гарга гэдэг. Харин том арах түнд 7 дугаартай буруу харсан сүх тэрэгний зурагтай хүзэр үлдээн. Энэ хүзрийн утга нь бол би чамд туслахгүй чи өөрөө зохицуулах гэсэн утгатай юм. Ингээд том амт өөрөө зохицуулахаар болсон болохоор нөгөө бүдүүнийг барьж аваад дахиад зөрдүүлэх болно. Чи прокурор дээр очиод хэрэгээ хүлээ. Нөгөө хоёрыгоо барьж өг. Тэгээд энэ хэргийн ард гүнжийнхэн захирал байгаа гэдгийг үннээр нь хэл. Эсвэл би чамайг энд алдан шүү гэдэг. Харин нөгөө талд манай хэд соб профессорын материал загалмаатай зүйлтэнд байгаа гэдгийг мэдчихэд нөгөө байшин дээр сунаад нас бардаг эмэгтэйгийн эмнэлэгт үзэж байсан телевизийн нэвтрүүлгийг ухрааж үзэж байгаад нөгөө материал нь эмнэлгийн захирлын зүйлтэн биш хажууд нь суугаа бүдүүн эмчийн ихнэт байгааг олж хардаг. Энэ эмэгтэй тэр өдөр нойлд бас байсан юм байлээ. Тэгэхдээ эмнэлгийн захирал Мэнху хоёрын яриаг сонсчоод өөрийнхөө зүйлтийг үүссэн чинь флаш диск байж байх нь тэр. За байж энэ эмэгтэй яаж энэ соб профессорын материалыг авсан бэ гэвэл нэг айхтар бороо орд байсан өдөр бүдүүнээ зодуулаад гэрээсээ зогтож яваад соб профессортой таарсан юм байна. Соб профессорч түнд тусалж анхаарал халамж тавьж нэм мэтгэд энэ хоёр бие биедээ хайртай болж мэдээж эмэгтэй хүн болсон л хойно хажууд нь байхад амар амгалан аюулгүй байдаг тийм л эр хүнийг л хүсдэг шүү дээ. Манай залуучууд ч бас энэ талаар сайн бодох хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүд чинь нэх их юм биш, иймэрхүү жижигхэн анхаарал халамж л хүсэж байдаг юм штэ. Манайс л байр машин ирээдүйд гэж бодож явсаар байгаад халамж хайраад утаадаг шүү. За буцаад хөрөнд орцгоё. Ингэж явж байгаад нэг өдөр энэ зүйлтийг намаа гэж бодоод хайрлаж явж байгаарай гэд түүнд бэлгэлсэн юм бэ. Үнэхээр л хайртай байжээ. Дүрс солигдож нөгөө VIP-ийн 3 батлан даалтаар гарч байх болно. Томомт өөдөөс нь угтаж аваад та хэд наранд гарсан ч юу ч өөрчлөгдөхгүй. Эндэх тэнгэр гадаах тэнгэр хоёр яг л адилхан шүү дээ. Та хэд заавал хэргийг хүлээх л болно гэсэн чинь энэ хоёр нь нөгөө бүдүүн эмчигээ түүнтэй тохироо хийсэн талаар мэдчихэж учир нь янз захирал болон түүний хүмүүс том амтаас ургасан байв. Ингээд энэ хоёр шоронгоос гарч энэ бүдүүнийгээ том харахтаа хуйлцсан гэд үлдээдэг. Манай том амт нэг л чадвалч шиг боллоо гэсэн чинь араас нь ёжтой инээгээд та нар бүгд хуурцсан огшнуудаа гэв. Маргааш өдөр баг дарга ээлжийн амралтаа авч энэ харгалзагчид өөрийнхөө ажлыг даатгаж үлдээдэг. Намайг байхгүй хойгоор том харахыг энэ бүдүүн эмчтэй ойртолж болохгүй шүү гэсэн тушаал өгөв. Харин нөгөө бүдүүн эмч нь янз захирлаас салахгүй тусламж гуйж бусдыгаа барьж өгөх бодлого байсан. Энэ талаар гүнжийнхэн захирал хэлээд өгөөч гэж гуйв. Тэгсэн янз захирал харгалзагчийг камера унтраахыг тушаагаад нөгөөхийг чинь сандал дээр хүлээд гүнжийнхэн захирал төгөөл чамайг ал гэсэн тушаал өгсөн шүү. Гэт яг алах гэж байхад гаднаас том ар хүмүүстэйг орж ирээд наад бүдүүнээ надад өгчих гэсэн чинь янз захирал намайг ихлээд алчих чаддаг юм бол тэгээд энийг аваараа гэд хоёр тал зодтолдож эхэлнэ. Бөөн зодон тунд энэ өстө алуулж байгаа юм а. Яг тэг голд нь ганцаархнаа хөвтөж байдаг. Ямар ч байсан том авт дийлсэн бол та ярилцаа сууж байхыг бодвол нөгөөх нь амиа аварсан ачийг ч мартахгүй эдэргээд уянгалж өгнө. Том авт түнд учир явдлыг тайлбарлаж хэлж гүнжийнхэн захирал чамайг энд алаад бүх хэргийг чамд тоох гэж байгаа. Чи төрүүлээд шүүх хурал дээр тэдний эсрэг мэдүүлэг өг гэж ятгана. Гэвч энэ бүдүүн би яасан ч чадахгүй. Би энэ талаар шүүх хурал дээр ярих юм бол миний амьдрал тэр цагаас хойш там болж хөвнө. Чи гүнжийнхүний ард тэм байгаа гэдгийг мэдэхгүй байх гэв. Гол нь энэ бүдүүнт гүнжийнхэн захирлаас биш түүний ард байдаг бүр том хүмүүсээс найгаад байгаа юм байна. Харин нөгөө тал зодоо хийсэн гарууд ч бүр нэг найз үсчих сууж байх нь тэр. Юу болсон бэ гэвэл саяны болсон бүх явдал том амтын найруулсан жүжиг байж. Ян захиралтай тохиролцоод бүдүүн эмчийг нөгөө хоёрт нь гөрөөд шоронд ганцаар ингэ авч үлдэж байгаад гүнжийнхэн захирал чамайг алах тушаал өгсөн гэж худал хэлж өөрийн талдаа оруулах гэж үзсэн юм байна. За ямар ч байсан манай том авт бүдүүн эмчийн учрыг болсон болохоор одоо том анхыг барихаар шийджээ. Бас ямар нэг юм сэтсэн бололтой. Дүрс солигдож Мехогийн аав нөгөө бүдүүн эмчийн эхнэрийн гэрт нь ирсэн ч тэрээр гэртээ байдаггүй. Энэ талаар Мехот хэлж байтал эмнэлэг дээр цэнхэр дохиод уурч 704 дэх өрөөний өвчтөний бие муудсан байх болно. Манай хүн ч яарад гүгээд очтол эмч зөвлөгчдөр бүгд түүнийг хараад зогсож байх болно. Мехо амийг нь аврах гэж оролдоход түүнийг хориглож өвчтнийг зүгээр өхөөл гэж хэлнэ. Ингээд бүгд өхөхийг хүлээгээд хараад зогсож байв. Удалгүй нөгөө өвчтөн ч нас барна. Үнэхээр харгас байгаа биз. Мехо ажил явдал дээр нь очиж хүндэтгэл үзүүлэх гэж байгаад санасаргүй байдлаар талигчийг задлан шинжилгээ хийлгэж болохгүй. Бас заавал чандралах хэрэгтэй гэсэн талаар сонсдог. Ингээд Мехо сэжиг авч өөрөө шалгаж үзэхэр шийдээд эмнэлгийн морг руу очиж цогцсноос цусны дээж авчаад гарах замдаа захиралдаа баригддаг. Захирал түүний юу хийж явааг асуугаад түүний хүчээр нэгжинэ. Нэгдсэн боловч түүнээс юу ч гарч ирдэггүй. Тэгсэн мань хүн моргод үлдээчээд гараад ирж. Дараа нь Мехо ажил дээр байхдаа нөгөө үлдээсэн цусны дээжээ очиж авчаад лифтэн дотор ороод хаалга хаах гэсэн лифтийн хаалга хаагддаггүй.
Оролдож яг хаалга хаагдахын даваан дээр нэгэн үл таних хүн гаднаас орж ирээд түүн рүү дарч манай хүнийг алах гэж оролдоно. Мянхууч хариу аим тэмцэх боловч яаж эмэгтэй хүү эрэгтэй хүнийг дийлэхэвдэ. Яг алуулахын даваан дээр аз олж лифтний хаалга онгойж хотын дарга түүнийг авардаг. Ингээд мянхуу хотын даргатай хамт шүүх хэмжээний газар цусны дээжээ хүргэж өгдөг. Дүрс солигдож факт дарга ажилдаа буцаад иржээ. Өмнөх зодорны үеэр энэ Гигэ Мариагийн хөшөө хагарсан байсан да. Энийг шинээр сольж байгаа юм гин. Тэгсэн энэ хөшөө 5 сая воны үнэтэй гин шүү. Хориглуудаас мөнгийг нь гаргуулаад солиё гэсэн чинь том амт гаднаас орж ирээл би төлнө гэж бааварлаж өгнө. Дараа нь том амт том харахад захиа үлдээсэн байдаг. Ямар учиртай вэ гэвэл саний сольсон хөшөнд нууц камер хийчиж манай энэ тэгээ том харах захиаг авах гэж сүмд орж ирэхэд нь түүний хэн болохыг нь мэдэж авах гэж байгаа юм байна. Энэ нөгөө өмгөөлөгч найз нь тэр хөшөнд камер суулгахад нь тусалсан юм байна. Тэгээд өөр хүний нэр дээр шоронд хандивалж. За ингээд том амт сүмд ирээд нөгөө камераа шалгатал Жэри гаднаас орж ирж байгаа харагдав. Ингээд том ахыг Жэри юм байна гэж бодоод уур нь хүрээд шууд Жэри дээр очиод чамд үннээ хэлэх 3 боломж өгье. Яагаад намайг ингэж байгаа юм гэхэд Жэри ч юу хийснээ мэдэхгүй. Ахаа би ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ гэх болно. Томоот бүр уурлаад чамд 2 боломж үлдлээ шүү гэхэд Жэри үнэхээр би юу ч хийгээгүй амлаж байна гэдэг. Би таныг сүм рүү байнга очиод байхаар чинь зүгээр сонирхож очиж үзсэн юм гэдэг. Дараа нь том амт бичлэгийг үргэлжлүүлээд үзтэл 3 цаг 30 минутаас 4 цаг хүртэл 30 минутын дүрсэнд байхгүй хин нэгэн бичлэгийг засварласан байх болно. Энэ үед дуцанд нь Михугаас мессеж ирж том амт түн рүү залгав. Миху би сая цэцэг авлаа. 33 шиг цагаан удвал цэцэг байна гэв. Мэдээж энэ удаа бол том харах түн рүү явуулсан. Манайхаа санаж байгаа бол энэ нөгөө нэг оршуулгын цэцэг штэ. Хідэн насандаа нас барсан. Тэр тоогоор нь явуулдаг мэднэ үстэй. За ингээд том амт нөгөө нууц камерын талаар бодож энэ талаар зөвхөн 4 хүн мэдэж байсан. Аав нь Миху тэгээд нөгөө өмгөөлөгч найз нь. Харин том арах яаж мэдсэн юм бол гэж бодно. Ямар ч байсан том амтад маш том сануулга өгдөг. Дүр солигдож нөгөө хамгийн том босс болох Настан чинь Гүчэн хотын нэр нөлөө бүхий хүмүүсийг бүгдийг цуглуулж байгаад Гүчэн хотыг хэрхэн яаж босгож байсан баримтат кино үзүүлдэг. Бүгд л энэ киног үзэж дуусаад алга ташаад Настанд баяр хүргэдэг. Төгсгөлд нь харин Настаа энэ танхим сууж байгаа хүмүүсээс нэгийг нь өөрийнхөө өв залгамжлагчаа болгоно хэмээн зарлав. Мэдээж гол төрсөлдөх 2 хүн бол хотын дарга болон гүн жихүүн захирал юм. За ингээд үйл ажиллагаа дуусч хотын дарга гэртээ ирсэн саяны баримтат кинон дээр гарсантай адилхан нэг зургийг үзэж байх болно. Ер нь энэ хотын дарга их нотой хүн шүү. Ямар нэгэн байдлаар энэ Настантай холбоотой бололтой. Шорон тарийн Жэри дээр эргэлт ирсэн байх болно. Өмнө хизээч эргэлт ирж байгаагүй юм байлээ. Жэри очиод уулзтал дүүн ирсэн байхан тэр. Дүүн түнд эмээ насамжийн газар байгаа. Би сургуультай буцаад орохоор болсон. Намайг нэггүй ивент итгэхэр болсон гэв. Жэри гайхаад хин чамд тусалж байгаа юм хин гэд асуудал. Гаднаас гүн жихүүн захирал ороод ирэв. Гүн жихүүн захирал түнд чиний дүү чи миний мөнгийг аваад чиний хохирчтой аль хэдийн тохироо хийсэн. Чи одоо шоронгоос суллагдах болно. Харин суллагдахдаа надад нэг зүйл хийж өг. Энэ вакусыг том амт төгчих гэдэг. Мэдээж үгүй гэвэл дүүг нь ална. Жэрич гарах гарцгүй болсон болохоор хэлснээр нь хийхээс өөр аргагүй болж өрөөнөөс эд зүйлээ авахдаа нөгөө хэддээ би одоо суллагдах гэж байна гэд вакус тарааж өгдөг. Энэ үедээ том амтад нөгөө гүн жинхэнэ захирлын өгсөн вакусыг өгөөд том амт ч юм бодлого нөгөөтгийг нь уудаг. Бодлого том амтыг биеийг нь муудаж яаралтай түргэн тусламж ирээд түүнийг шоронгоос авч явна. Энэ үед яг Миху хадам аав хоёр нээц тарах бөгөөд Жэрич буруу юм хийснээ ойлгож энэ машинд ах байгаа хурдлаарай гэж хэлээд манай гурван араас нь дагсан боловч алдчихдаг. За тэгтэл манай хүний гүн жинхэнэ захирал энэ прокурортой нийлээд хулгайлчихсан юм байна. Тэгээд түүнийг орон дээр хүж байгаад үннээ хэлдэг тариа тарина. Том амт ч нөгөө тарианаас нь болж хий юм хараад яг л галзуу шиг болно. Идэх ч юм өгөхгүй, уух ч юм өгөхгүй энэ тариаг тарьж яргалж байгаад нөгөө 100 тэрбум вона асуудал манай хүн мэдээж аваагүй юм чи мэдэхгүй л гэж хариулна. Тэгтэл гүн жинхэнэ захирал уурлаж чи үнэхээр том арах муу юм уу гэсэн чи манай хүн бас л үннээ хэлж үгүй гэж хариулдаг. Үүнд нь гүн жинхэнэ захирал итгэдэггүй том амтыг худлаа хэлж байна гэж бодоод ахад нөгөө тариагаа тарих гэж байтал прокурор түүнийг зогсоож энэ тариаг 24 цагийн зайдаа тарих юм бол түүний зүрхэн зогсоод тэр өгөх болно гэж анхааруулдаг. Мэдээж гүн жинхэнэ захирал юу гэж түүний үгэнд орох уу? Ямар зөрүүд хүн бэлээ дээ. Тариаг булааж аваад яг тарих гэж байсан чи том амт өөрөө ухаан алдчихв. Ингээд том амт нөгөө тарианаас болоод янз янзын зүү зүүдэлж байтал гүн жинхэнэ захирал ус цацаж түүнийг сэрээдэг. Тэгээд түүнийг ямар үннийг хилдэггүй новш вэ гэд ахад нөгөө тариагаа гаргаж ирээд яг тарих гэж байтал том амт цаг хожихын тулд Гүдөл уулны А2 гэсэн тэмдэглэгээний хажууд мөнгөг чинь нуусан гэд худлаа хэлждэг. Гүн жинхэнэ захирал том амтыг хэлсэн газар нөгөө хоёр сугны үсэд агуулж очиод тэр газрыг ухуулдаг. Энэ хугацаанд том амт өөрийг нь харж байгаа энэ маанагдуу гарыг панаалдах гэд намайг эндээс гаргачих хүссэн мөнгөийг чи өгье барь гэсэн ч нөгөөх нь огт тоодоггүй. Тэгсэн эн чинь угаасаа юм сонсдоггүй дүлий хүн байж. Харин нөгөө хоёр нэлээ ухсан боловч юу ч болддгүй. Мөн новш бид нэр яг тоглосон байна гэж бодсон чинь
Тэр газараас нэг хайрцаг олддог шүү. Тэгсэн чинь дотор нь үнэхээр алт байх нь тэр. Тэгтэл өөр газар нэгэн үл таних хүн бүх алтыг нэг өрөөнд хийгээд цоожж байгааг харагдана. Гүнжийхэн захирал буцаж ирээд том амтад уурлаж чи нэг алт нуусан байна. Бусд нь хаана байна гэхэд том амт гайхаж бүгдийг ойлгодог. Учир нь том арга түүнийг одоо болтол ажиглаж байгаа гэдгийг. Инүү тарийн шоронд хоригдлууд учир битүүлэг шалтгаанаар цусаар бөөлжиж ухаан алдаад байх болно. Ямар нэгэн өвчин гарсан бололтой. Дүр солигдож манай гурав нөгөө бүдүүн эмчийн ихнэрийг хайж байтал хотын дарга залгаад түүнийг олсон гэдгийг хэлнэ. Тэгэд яваад очтол нөгөө авгаач ам нэх ямар ч бодлого сууж байдаг шүү. Бүр хамаг юм авч шидлээд уурлаж хутга барьж үзнэ. Тэгсэн мийнху загнаад хутгийг нь буулгаад түүнтэй хоёулахнаа ярилцахаар болдог. Нөгөө талд харин хотын даргын ихнэр Настангаас манай нөхрийг өв залгамжлагчаа болгочооч гээл нөхрөө магтаж байдаг. Харин энэ өвгөн бол хотын дарга гүнжийнхэн захирал хоёр биш, энийг л өөрийнхөө өв залгамжлагч болгоч санаатай байгаа юм байна. Дараа нь зөрөөд хотын дарга ороход Настан унтаж байв. Эхлээд хүнжил эдэр нь янзалж байснаа гэнэт хоолойг нь боох гээд түүнийг алахыг хүссэн Сунзигийн үдээр харж байгаад арай гэж л бие барих шиг боллоо. Энэ хотын дарга Настан хоёрын дунд нэг асуудал байгаад байгаа юм а. Настан тэрийгэ мэдэхгүй харин хотын дарга ус сонзон санаад яваадах шиг байна. Дүр солигдож хин нэгэн том амтын хоригдож байгаа эмнэлэгт гал тавина. Том амт яг сайхан хоол идэх гэж байхадтай гээд уурлаад нөгөө том биетэй дүлийн гарыг чинь зодох гэж байна уу гэсэн чинь юун зодох? Зодуулж байдаг шүү. Аазал жирийн хурж ирээд аварлаа гэсэн чинь нөгөө хоёр ч хоёулаа зодуулаад амь тавьж байгаад арай гэж унгааж чаддаг. Бараг азар гэх үдэ энийг. Ингээд манай хоёр цааш зүгтаж гүнжийнхэн захирлын хүмүүс араас нь хөөж эхэлнэ. Жир нэг газар ирж зогсоод түүнд өөр машины төлхөөр өгөөд таны гид зөвцөн шалтгаан бол би. Бас би том харахаас мөнгө авсан. Та хурдан зүгт гээд түүнийг явуулчаад Жэри цааш явж байгаад аргагүй бүслэлтэнд орчив. Манай хүн нэг зөргөө чангалж аваад саадыг давж гарах гэж байгаад чадлагүй онхолддог. Томом тарих хувц эдрээс солиод нуугдаад буцаад явж байхдаа осолд орсон Жэрийг хардаг. Магадгүй өгсөн бололтой. Цагдаа нүрийг нь хочиж байхыг бодоход. Мийнхо харин нөгөө талд нөгөө бүдүүн эмчийн ихнэрийг ятгаад нэгэн сайтаар Соф профессорын хүн амны хэргийн талаар нэг хүн мэдээлэл хэлнэ гэх утга агуулгатай мэдээдцв. Арт түмэн хүртэл хэн мэдээлэл хэлэх юм бол гэж гайхна. Гэтэл зөрөө зурагтаар манай том амтыг паг чанхуу буюу том харах оргожээ хэмээн зарлав. Бас нөгөө бүдүүн эмчийн гараад ирчиж. Энэхэд том амтыг алдсан болохоор айгаад ирээд бит хидийг алчих үдэ гэд яах ихээ ярилцаж байгаад Ихтер хадам аав хоёртой холбогдол тараад эхлээд тэр хоёрыг ол гэсэн тушаал прокурорт өгөв. Өөрхийн талаар мэдээг үзээ сууж байсан том амтад мессежээр нэгэн зочид буудлын хаяг ирэв. Манай хүн явах замдаа цагдаагийн шалгалттай таардаг боловч энэ цагта улаан цай мөн байхад нь харж байгаад зүгээр явуулцдаг. Учир нь энэ бас том харахын хүн байж ийм нэг шивээстэй хүмүүс бол том харахын хүмүүс л юм байна л да. За ямар ч байсан цааш явж байгаад нөгөө буудалд нь ирээд солих хувцас бэлэн мөнгө хүлээж авна. Дүр солигдож манай гурав яах ихээ ярилцаж байгаад нэг гой арга сэтнэ. Энэ арга нь прокурорын газрын гадаа очиод том амтыг оргоогүй тэрний хин нэгэн хулгайлсан гээд прокурорын гадаа бослог гаргаж байдаг шүү. Нөгөө ихтер хадмаа хоёрыг хайж ол идэргээд байсан чинь нөгөө хоёр нь прокурорын газар өөртөө байж яхан тэр. Прокурор тэр хоёроос пагчанхуу тоо хоёртой үнэхээр холбогдоогүй бол уцаа шалгуулчих гэсэн чинь Михо шууд тэгтэг миний уцыг шалга аав таач бас уцаа шалгуулчих гээд тэр гурлаа уцаа шалгуулахаар болдог. Сүүлдээ бүр энэ прокурорыг хаанч явсан дагаж явж пагчанхуу оргоогүй хин нэгэн түүнийг хулгайлсан гэж ёстой үйлийг нь үзэж байгаа юм чи. Хариу хажуу талын барилгаас том амт ихнэрээ харж байх бөгөөд холбоо барих нэгэн супер арга бодож болдог. Тэр арга нь хажуу талын барилгын зарын самбар дээр өмнө нь Миход хэлж байсан үгээрээ реклам хийгээд гаргадаг. Михоч энэ пролыг ойлгож зар дээр байгаа дугаар руу залгатал манай том амт байх нь тэр. Манай хоёр уцаар ярьж нэг юм сэтгэл санаа нь амарцгаана. Михо нөгөө бүдүүн эмчийн ихнэр бидэнд туслахар болсон талаар том амтад дуулгаж том амт харин түүний дугаарыг надад өгчих. Одооноос би бүгдийг хяналтанд авна. Чи 50 бож болно гэж хэлдэг. Энэ тарин нөгөө Михогийн тараасан мэдээг үзээд өгтлээ сандарч байна. Гүнжийнхэн захирал наадхан ч тийм мэдээлэл хүн байхгүй эдэргээ сууж байтал гүнжийнхэн захирлын утсан дугаарч бүдүүн эмчийн ихнэр байв. Бүдүүн эмч ихнэрээ гэдгийг мэдээд алив надад уцаа өгөөт гэсэн чи гүнжийнхэн захирал түүнийг халгаадгүй. Надад Соф профессорын нөгөө тэмдэглэл байгаа. Энийг надаас авмаар байвал миний нөхрөөс салах хөрөгдөл аваад өг гээд салах хөрөгдөл түн рүү явуулна. Бүр тэтгэмжинд нь 2 тэрбум вон авна гэж байдаг шүү. Нөгөөд нь бүдүүн эмчийг ихнэрээсээ сал гэсэн чинь нөгөөх нь ихнэрээсээ салахгүй гэж уурлаад тэр хэвийн юмыг эвдэс үтгэж эхэлнэ. За том амт маань янзын гой хослол өмсөд шүүгчдийн оронд би та нарыг шүүх болон новшнууд минь гээд ямар нэг юм хийх гэж байгаа бололтой. За ингээд шүүх хурал эхэлж шүүх хурлын гадаа энэ гурав сэтгүүлчдэд бид буруугүй нэр нүрээ цэвэрлэж аавна эдэргээд улаан цай баригдчихад худлаа хэлээ зогсож байна. Нэг л танис санаа байгаа биз манай олигархуудтай адилхан. Ингээд шүүх хуралж эхэлж нөгөө сайтын лайв эхлээд энэ хэргийн талаар мэдээлэл хүргэх нөгөө хүн чинь манай том амт байж байдаг. Сайн байна уу? Би том харах паг чанхуу байна гэж гараад ирдэг юм.
Сэтгүүлч түнэс прокурор одоо энэ гурвыг юу гэж яллах вэ гэж асуухад том амт лайваар шууд шүүх хурлын үйл явдлыг яг л зөвнж байгаа юм шиг хэлэх болно. Гурван яллагдагч СО профессортой тус тусын маргаантай байсан талаар энэний эхнэр СО профессортой сүлэрдэг байсан. Энэ хэрэг эмнэлгийн даргын суултаас болж СО профессортой тэмцэлдэг байсан. Харин энэ эмнэлгийн маргаанаас болж зөрчилдөж байсан гэд хэлтэл прокурор яг саяны том амтыг хийсний хэлж тэр гуравт ялт тулгах болно. Хүмүүс том арга зүгэндэг юм уу гэж гайхацгаана. Сурвалжлагч том амтаас прокурорын газрын дараагийн нотлох баримт юу вэ гэж асуухад талигайчийн хувцснаас энэ бууржгарын ДНХ олдсон. Энийг прокурор нотлох баримтаар өгнө гэж хэлв. Тэгтэл прокурор яг л хэлснийхэн дагуу ДНХ-гийн шинжилгээний хариуг нотлох баримтаар өгдөг. Сурвалжлагч үргэлжлүүлээд ДНХ-гийн нотлох баримт олдсон юм чинь нотлох баримт хангалттай бидтэй. Энэ гуравт ялт тулгаж чадах юм биш үү гэхэд том амт үгүй одоо л жинхэнэ илтгэх гэж байна. Энэ хэд ДНХ-гийн нотлох баримт дээр тоглолт хийнэ. Ослын дараа энэ гурван амь хохирогч дээр худлаа туслах гэж байгаа юм шиг жүжиглэж зүрхний хэллэг хийсэн. Тэрнээс болоод ДНХ үлдсэн гэж өөрсдөө өмөрнө гэж хэлв. Тэгтэл нөгөө гурван шүүх хурал дээр яг л том архын хэлсний дагуу бид гурав СО профессор туслах гэж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгэхэд ДНХ үлдсэн байх гэж өөрсдөө өмөрнө. Хүмүүс гайхаж яг л том архын хэлснээр болоод байв. За ингээд шүүх хурал завсарлага авч энэ хэд сандардаж эхэлнэ. Гүнжихэн захирал уурлаж нөгөө гурав руу том амт ээж энэ талаар мэдсэн юм гэхэд манайхан санаж байгаа бол анх кино эхлэхэд том амт энэ гурвын өмгөөлөгчөөр ажиллахаар очиход энэ хэд өөрсдөө түнд энэ шүүх хурлын материалаа өгч байсан хэсэг гардаг. Төд бодлогын бүдүүн эмчийн эхнэр гүнжихэн захирлууд залгаж би шүүх хурлын харалдаах кофе шопт байна. Миний загсан салах хүрээлтлийг авчир. Үгүй бол би энэ СО профессорын судалгааны материалыг том харахад өгнө шүү гэж сүрдүүлдэг. Гүнжихэн захирч намайг төр хүлээж би удахгүй загсимыг чи аваад очлоо. Харин чи надад том харахыг хаана байгааг хэлээрэй гэв. Ингээд энэ хэд бүдүүн эмчээс салах хүрээлтэл гарын өсөг хүчээр зуруулаад гүнжихэн захирал эхнэртэй нь очиж уулздаг. Том арх хаан байна гэхэд эмэгтэй шууд л түүний хаан байгаа байршлыг хэлж өгөв. Энэ талаар цагдаа нарт хэлж цагдаа нарт шуурхаа авч том амтын байгаа газар руу хөдөлж эхэлнэ. Энэд шүүх хурлын эцсийн шийдвэр гарч нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар нөгөө гурыг чөлөөлдөг. Мэдээж энэ эмэгтэйгийн хэлсэн байршиж худлаа байх бөгөөд цагдаа нарыг яваад очтол зүгөөний дэлгэцэн дээр том амтын лайв гарч байдаг. Нөгөө гурав шүүх хурлаас гарч ирэл баахан сэтгүүлчтэй өмнө ёстой үний юм үннээрээ байлаа эдэргээд бурж байсан чинь нэг ачааны машин ирж зогсоод гүнжихэн захирал нөгөө эмэгтэй хоёрын яриаг шууд дамжуулдаг. Эмэгтэй түүнд би машины хар хэрцгийн бичлэгийг харсан. Тэр судалгааны ажлаас болж тэр гурав СО профессорыг боож алж байхыг нь гэв. Гүнжихэн захирлын ууран дээцэгтэй хурч тэр гурав тэнэг хүмүүс биш. Ганц тэр судалгааны ажлаас болж түүнийг алаагүй юм. Алах хэрэгтэй байсан болохоор алсан юм гэж ширээ нүдэж ууралдаг. Яг энэ дүрсийг лайваар шууд дамжуулж олон нийтийн өмнө бүх үннээ дэлгээд хайчна. Тэгтэл нөгөө машины чинь дэлгэцэн дээшээ онгоогоод дотроос нь манай том авд өөрийн биеэр гарч ирээд нөгөө гурав руу хай гэж нэг дагалчаад эхнэрлүүгөө харч нэг инээгээд саяны бичлэгийг нотлох баримт болгохыг хүсэж байна гэд прокурорыг атсан шалгаанд оруулав. За ингээд манай хүн шорон руугаа буцаад явахаар болж байгаа юм да. Сая болсон хэрэг мэдээгээр тархаж ард түмэн шудрах шүүхтээ эргэлзэж эхэлнэ. Нэрээ бас нэг сайн мэдээ нь манай Жери өхөөгүй юм байлин шүү. Томомч шоронд ороод ирэхэд хориглоод бүгд орилж өгтөж аваад баг гэртээ ирээд байгаа юм шүү. Ян захирал өрөөний дарга энэ хэд том амтыг ирсэн гэд баяр тэмдэглэж уугаад сууж байтал өрөөний дарга түүнд шород нэг сүнслэг өвчин гарсан. Зүг зүгээр байсан залуус цусаар бөөлжөд ухаан алдаж байгаа. Тэд гинэд солиорч хүмүүс рүү дарж үүнээс болж бүх хэмч сувлагч нар ажлаасаа гарч зогтсон гэв. Ян захирал бас би энэ шород нэлээд олон жил болсон нэг хүнээс сонссон. Яг ийм зүйл хэдэн жилийн өмнө болж байсан. Тэд идэгрээд буцаж ирж ялааг үзэгээс суллагдсан гэсэн. Хамгийн сонин дандаа үлгэр жишээ хориглуудад ийм зүйл болоод байгаа гэд ярьж байтал том амт дээр эргэлт ирдэг. Тэгсэн нөгөө л гүнжихэн захирал бүр сүулдэ шалдаа бууцаа чи зүгээр одоо 100 тэрбум вооны хөрөнгө оруулалт хийчих. Би нэг газар барилга барих гэж байгаа юм. Тэр баригдад тусгаар чамд 200 300 тэрбум вон болгоод өгье гэж гуйдیں۔ Манай том амтад ямар юмныхан 100 тэрбум вон байх вэ? Түүнээс СО профессорыг тэр гурав алчаад хинтээ уцаар ярьсан юм гэв. Гүнжихэн захирал чи үнэхээр мэдмээр байна уу? Мэдмээр байвал өөрөө олж мэд. Би гэхдээ яасан ч биш шүү гэж хэлдэг. Дүр солигдож нөгөө гурав настан дээр очиж тусламж гуйдаг. Улс орон даяар шившгэд хэлгсэн хүмүүст настай юу гэж туслах вэ? Шууд л зайл гэж байгаа юм чаа. Харин хотын дарга настанд нэг бичиг баримт өгөх бөгөөд тэр бичиг баримтыг дэлгээд хартал нөгөө хайгаад олдохгүй байсан СО профессорын судалгааны материал байхад тийм. Ингээд бараг хотын дарга настангийн итгэлийг олоод авчих шиг боллоо доо. Энэ гурав уурлаад чамд яагаад СО профессорын судалгааны материал байгаа юм? Энэ навшин судалгааны материалаас олж бид гурав ямар байдалд орсныг чи мэдэж гэнэ үү? Одоо яах юм гэхэд зүгээр хэрэгээ хүлээ. Ялаас чинь чадвал хөнгөлж өгье гэв. Тэгтэл энэ бууржгаар юу гинэ? Хэрвээ ял өөрхөр болох юм бол хамтдаа ял идэлнэ гэдгийг мэдэж гэнэ үү гэхэд би яагаад ял идэнэ гэж ямар ч нотлох баримт байхгүй. Тэр машины хаана ирсэн бичлэгийг чинь би устгачихсан гэдэг.
Нөгөө утсаар ярьсан хамсаатан чинь гүнжийнхэн захирал биш хотын дарга байсан юм бэ. Бүр энэ гурыг соб профессорыг алсан гэдгийг мэдчихэд машиныг нь албаар мөргүүлж замтойрын ост гаргаад энэ гурыг барьж өгсөн байдаг. Жинхэнэ хорон санаатан ч хотын дарга байсан байж. Нөгөө том харахын хулгайлсан гэд байгаа Лала Капиталын 100 тэрбум воныг энэ бас авсан юм байна. Явж явж энэ гүнжийнхэн захирал том амт хоёр ч хотын даргад гүтгүүлсэн хоёр юм байна штэ. Дүрс солигдож том амт том харахад захиа үлдээж соб профессорын судалгааны ажлын талаар мэдмээр байвал орой 20 цагт өөрийн биеэр ир. Үгүй бол би чамд дахиж туслахгүй гэв. Тэгэд буцах замдаа баахан хоригдлууд гарах гэж байгааг хараад эдгээр хайшаа явж байгаа юм гэж харгалзачаас асуув. Харгалзагч түүнд зарим ойроо зөвхөн үлгэр жишээ хоригдлууд л ингэж явж ажил хийдэг юм гэв. Нөгөө талд харин манай Мехог захирал нь өрөөндөө дуудаад түүнийг эмнэлгийн моргоос нас барсан хүнээс цусны шинжилгээ авах гэж оролцсон гэд ажлаас нь халждаг. Гүчөө эмнэлгээс шоронд гарсан өвчнийг эмчлэхээр эмчнэр ирж эмт хараадаг. Гэтэл энэд бас нэг хоригдол цусаар буйжод ухаан алдаад унжив. Эмчнэр очиж яралтай тусламж үзүүлв. Паг дарга хүртэл энийг хараад гайхаж юу болоод байгааг бодож байв. Харин том амт бол 20 цаг болохыг л хүлээсээр. За ингээд 20 цаг болж том амт сүмд хүлээгээ сууж байтал том арх хүрээд ирэв. Тэгтэл хэн байсан гэж? Паг дарга байдаг юм. Том амт түүнээс чи үнэхээр том харах байсан юм уу гэхэд мэдээж би бол том харах. Чи сайн бодоод үзэж. Энд болсон бүх хачин зүйлсийг би биш бол өөр хэн хийж чадах юм гэв. Том амт түүнээс нөгөө хоолндоо орж байгаа дүхтэг хоёрыг яаж алсан юм гэхэд тэр хоёрт би тайвшруулах юм гээд цайнад өгсөн юм гэв. Бас том амтад жинхэнэ үйлчлэгчдийн мэдээлэл өгсөн байв. Гэсэж том амт түүнд итгэдэггүй. Шивээсээ үзүүлсэн ч итгэдэггүй юм. Ингээд тэдний яриа дуусч том амт харин саяны яриагаа дуу хор аварт хуулаад авчихаж энийгээ том харахын эсрэг ашиглана гэв. Өөрт нь зовлон ямар байдгийг мэдрүүлэхийн тулд дүрс солигдож Мехо Жэри дээр очиж уулзаад Пагчанхуу чамайг том харах эсвэл том харахтай уулзсан байж магадгүй гэж бодоод андуурсан байлээ. Түүнийг уучлаарай гэж хэлчихэд яваад өгөв. Хотын дарга нөгөө Настангийн үзүүлээд байсан Гүчэн хотын үүсэл хөгжлийн талаарх бичлэгийг үзэж байгаад яг энэ хэсгээр зогсоогоод нэгэн дурсамжаа санана. Энэ зурган дээр байгаа хүүхэд бол хотын дарга, харин хажууд нь байгаа энэ хүн бол өвөө нь юм байна. Өвөө нь нэг л учир битүүлэг шалтгаанаар машинтайгаа шатаад өгчихсэн юм байна. Ингээд энэ талаарх дурсамжаа бодоод нулимсэн цэлэгнээ сууж байсан чинь гаднаас гүнжийнхэн захирал ороод ирэв. Гүнжийнхэн захирал хотын даргыг чи ядуу байлийн хүүхэд баг бидний шиг ийм дээд зандааны хүмүүс тунд яаж орж ирсэн юм? Чи баг бидний нэг биш идэргээд маргалдаж байхад хотын даргын утсан дуугарч том амт түүнд том хаахны талаар мэдээлэл өгье. Би прокурорт итгэхгүй байна. Тийм болохоор та хамт очиод гэрч болоод өгөөч гэв. Хотын даргач энэ саналыг шууд зөвшөөрдөг. Харин нөгөө талд энэ цаазын алтай хоригдол шоронд гараад байгаа сүнслэг өвчин бас туссан бололтой. Өөрийнх нь эмийн дуусаад бусдынхаа эмийг булааж авах гэж бөө өмнө дэгдэв. Энэ хоригдлууд уугаад байгаа юм нь хар тамхины холстой юм шиг байгаа. Уухаараа өвчнөө мартаад уухгүй болохоор өвдөд тийм хэцүү байдалд байгаа юм байлээ. Энэ эмийг нэг л буруу төрлийн эм гэдгийг гадарлаад ахлах сувлагч нөгөө бүдүү эмчдэр энэ эм хоригдлуудад гаж нөлөө үзүүлж байна. Өмнө нь соб профессорын өмдөө байсан эм ягчдаггүй байсан гэхэд чи ийм ч юм уу яагаад онц тавиад байгаа юм? Би өөрөө мэдчихээн. Ахиж битгий соб профессорын нэрийг дуудаад яа гэж уралдаг. Тэгээд нөгөө хоёр дээр очиод энэ юм хоригдлуудад гаж нөлөө үзүүлээд байна гэсэн чинь нөгөө хоёр нь бүр тоож байгаа ч шинж алга эмийг солихгүй шүү л гэж аав. Дүрс солигдож том амтыг прокурорын газар мэдүүлэг өгөх гэж байгаа талаар мэдсэн Пак дарга түүн дээр ирээд Петр хүн прокурорын газар зөрөгтний шилдээсээр яаж өгснгийг санаж байгаа биз дээ. Яваад мэдүүлэг өг. Гэхдээ битгий л тэнийг юм хийгээрэй гэв. Том амт яасан надаас айгаа юу? Зүгээр том харахыг л над дээр авчир гэв. Харин нөгөө талд буурчгаар Гүчөө эмнэлгийн захирал дээр очиод бидний өдөртөх зөвлөлийн хурлаар огцруулахаа болиж болох уу? Бид гэр бүшгэл дотн байсан бидтэй гэхэд эмнэлгийн захирал наадах чи миний мэдлээс давсан хэрэг өөртөө очиод захирлуудаас гуй гэв. Гарч ирээд нөгөө хоёртойгоо уулзаад эмийг сольсон талаар ярилцах бөгөөд шоронгийн хоригдлуудад өгöd байгаа эмийг хар тамхир сольсон нь үний юм байлээ. Тэгээд энийг эмнэлгийн захирлаас нуух гээл нэг арга сэтэд байгаа юм. Дүрс солигдож эмч сөвлөгчгүй болсон шорон шинээр эмч сөвлөгч ажилд авах гэж байв. Гүчээ эмнэлгээс энэ хоёр бас манай Мехо хурж ирээд ажлын ярилцлаганд орно. Ахлах сувлагч Мехог хараад би энтэй ажиллаж чадахгүй шүү гэхэд Мехоч бас би энэ хоёртой ажиллаж чадахгүйгээд би биетэйгээ ажиллахаас татгалзахад Пак дарга энэ хоёрын нэгийг нь сонгох хэрэгтэй болов. Энэ үед гадаа нөгөө цаазын ялтай хоригдол нэг хоригдолтой зодтолдож байв. Яг л галзуурсан хүн шиг л харагдана. Харгалзагч нар ирээд түүнийг болиулах гэж оролцсон ч дийлдэхгүй. Сүүлдээ аргаа бараад цахилгаан буугаар буудаж түүнийг унгав. Тэгтэл хит олон буудснаас болж зүрхэн зогсоод энэ талаар станцаараа шоронгийн заргад хэлэхэд мэдээллийг хүлээн авсан энэ хэд яаран талбай руу гарна.
Михо төрүүлж ирсэн болохоор зүрхний массаж хийж байтал ахлах цэвэрлэгч аймаг сүртэй аппарат авч ирээд алив холт гэж шаасан чинь нөгөө аппарат нь цэнэггүй байв. Ингээд Михо өргөжлөл зүрхний иллийг хийсээр байгаад арай гэж нэгэн амь насыг нь авардаг. Тэгээд энэ хоригдлыг эмнэлэг рүү авч явахаар болоод ахлах цэвэрлэгч алив би хамт тавья гэсэн чинь багт арга чи хэрэггүй. Чи хайрын яв гэд Михо явуулдаг. Ер нь бол Михог ажилд авчиж байгаа юм. Томоонд прокурорын газар ирж дуу хороо аварыг нотлох баримт болгож өгөөд багт аргыг барьж өгөв. Гэхдээ түүнийг том харах бол биш. Зүгээр гүлгнүүдийнх нь нэг гэж хэлдэг. Хотын дарга түүнээс чи яаж энийг мэдж байгаа юм гэхэд би түн доошоо харсан шидтэн гэдэг нэртэй карт үзүүлсэн. Энэ картыг утгах нь бол би чамд худлаа хэлж байна гэсэн үг. Харин тэр энэ хүзрийг уншиж чадахгүй байсан. Том арах бит хоёр таарад хүзрөөр харьцдаг байсан гэд үннээ хэлдэг. Тэгээд энэ дуу хорооорыг хотын даргад та хадгалж бай. Би прокурорт итгэхгүй байгаа учраас одоо харин пакт агаыг гэрчээ дуудаж байцаалтаа гэж хэлв. Энэ талаар гүнжийнхэн захирал сонсчод прокурорыг зүгээр хотын даргын хэлсээр нь хий гэдэг. Чадвал түүнээс тэр дуу хорооорыг аваад ирв. Мэдээж прокурор гуйсан болож хотын дарга өгдөггүй. Томоо буцаад шорондоо иртэл багт дарга түүнийг нөхцөл байдал хэцүү болсон. Хүзөвчөд дөнгөөр солилцлоо гэж хэлчихэд энийгээд яваад өгөв. Томоот саяны хэлсэн үгийг нь ойлгохгүй бодолд автаа үлддэг. Харин Михо имлэг дээр нөгөө цаазын алтай хоригдлын шинжилгээнээс хар тамхи мансууруулах бодис илрээгүй гэж асуухад эмч тиймээ шалгаж үзсэн боловч цэвэрхэн байсан гэсэн хариу өгдөг. Михо үүнд нь итгэхгүй өөрөө судалж үзэхэр шийдээд хоригдлоос цусны дээж аваад нэг хүн дамжуулж өгч байгаа харагдана. Дүр солигдож өрөөний дарга том амт дээр ирээд чи яагаад пакт даргатай харилцаа муутай болчихсон юм гэхэд манай энэ олигтой хариу өгдөггүй. Тэгсэн өө нэрээ ихнэр чи энд ажилд орсныг мэдсэн үү гэв. Нөгөө пакт даргын яриад байсан дөнгө нь энэ байсан байж таарав. Ихтрийн хажуудаа ойрхон авчаал томроод байж. Нөгөө талд харин пакт дарга Михо тал засчих гээл манад ажилд орсонд баярлалаа эдэр гэж копи өгч байгаад Со профессорын судалгааны ажлын талаар асуудал. Михо таныг том архын хүн гэж сонссон. Том амт надад тэгж хэлсэн юм. Тийм болохоор би нөхрөө хамгаалах гэж ийшээ орж ирсэн гээд амийг нь тагладаг. Бас л зоригтой байгаа шүү. Дүр солигдож том амт пакт дарга дээр очиж уулзаад Михог яг одоо явуул гэж түн рүү урлав. Пакт дарга хариуд нь тэгвэл хоёулаа бие биедээ ашигтай зүйл хийцгээе л дээ. Чи надад Со профессорын судалгааны ажлын талаар хэлгээд энэ хоёр нэг нэгнээсээ ээлжилж асуухаар болдог. Том амт тэр судалгааны ажлаар том харах яг яах гээд байгаа юм гэв. Пакт дарга хариуд нь тэр судалгааны ажлаас болж том харахын хамгийн их анхаарал тавьж хайрлаж байсан хүн хүчгсэн юм. Одоо чи хэл тэр судалгааны ажил дотор яг юу байгаа юм гэв. Томонд жиргэлзэлгүй хориглуудаас авсан цусны шинжилгээгээд цааш дэлгэрэнгүй түнд хэлдэггүй. Дараа нь Михотой уулзаж яагаад надад хэлээгүй энд ажилд орчихсон юм. Энэ газар дэндүү аюултай гуйж байна. Шууд ажлаасаа гарчгалдаа гэсэн чи Михо үгүй би гарахгүй. Энд чам туслах гэж ирсэн юм. Чи харин энд яг ямар төлөвлөгөөтэй байна гэхэд хориглуудаас цусны шинжилгээ авах хэрэгтэй байна гэв. Ингээд Михо юу хийх ёстойгоо ойлгож хориглуудаас цусны шинжилгээ авч Со профессорын судалгааны ажил ямар утга учиртай байсныг олох гэж үзнэ. Энэ цагдаагийн дуу тохио хангинаж явсаар шоронгийн гадаа ирээд пакт даргыг барьжлах шүрлөө үзүүлдэг. Пакт даргач гайхаж юу болоод байгааг асуудал түүнийг хориглуудыг дарамталж мөнгө авдаг байсан хэрэгээр баривчлан гэв. Пакт даргач шууд гүнжийнхэн захирал руу залгаад болоод байгаа явдлыг хэлэхэд гүнжийнхэн захирал прокурорт ууцаар яриад юу болоод байгааг асуув. Прокурор түнд хотын дарга ийм тушаал өгсөн. Би ч гэсэн өөрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ тушаалыг биелүүлэх хэрэгтэй гэдэг. Ингээд пакт дарга барьсаад явахыг харсан хориглууд баг баярлаад байгаа юм шүү. Харин манай том амт дээрээс хэнийхэн царай сонирн болох нэгээд ажиллаастай. Прокурор пакт даргад өөрийнх нь яриа бичигдсэн дуу хаагуурыг сонсоход байцаалт авч эхлэв. Энэ үед л пакт дарга том амтад саяныг чадвалснаа ойлгодог. Мэдээж энэ хугацаанд шоронгийн даргын ажлыг хоосон байгаж болохгүй болохоор энэ харгалзагч хийхэр болно. Хотын дарга түүнийг томилсон юм байна. Харин нөгөө талд хотын даргын эхнэр гүчээ омлогийн захирал яг манай том амттай адилхан байдлаар нэг юм уугаал толгой нэргээд автосолд ордог. Энэ талаар зургатаар мэдээ гарч хотын дарга яаралтай эмнэлэг рүү явдаг. Хотын даргаыг явцад дараа том амт Михотой уулзаж бид төлөвлөгөөний дагуу нэг сумаар хоёр тулаа буудана. Том арах болон чи дүүхэ хотын дарга гэв. Манай хоёр ер нь хотын даргын талаар мэдчихсэн байгаа юм байна. Со профессорыг алчаад энэ гурав хотын даргатай уцаар ирсэн. Энэ гурвын хамсаатан гэдгийг бас Михо шүүх хэмлэх цусны дээж өгөхөд хотын дарга хамт байсан. Дараа энэ шинжилгээний хариу гарахад цусны бүлэг өөрчлөгдсөн. Хин нэгэн шинжилгээний хариуг сольсон байсан. Тэр бас хотын дарга. Ер нь бол энэ болоод байгаа бүх хэргийн чинь ард хотын дарга байсан юм байна шүү. За ингээд парт 2 маань дуслаа манайхаа. Парт 3 үзхийг хүсвэл лайк болон сабаа дараад дэмжиж өгөөрэй. Удахгүй парт 3-аар уулзцгаая. Түр баяртай.